Чи Батцэрэг төлөөлөгч асуулт асуув. Чи Батцэрэг. За баярлалаа. За Амдэ Батцэрэгийн асуултыг бас би давхар асуух гэжсэн. Надад бас өгчөөрэй. Яг тэр 26 36 дээр чинь нодлын сонгуулийн өмнөх нь нэлээд том скандал болоод тэгээд энэ сөрөг алт Сентури ландынхан өөрсдөө барин барихгүйгээд нэлээд бүтэн жил болж байгаа л доо. Тэгээд яг тодорхой болох хэвээр. За хоёрт нь би энэ Баянзүрх дүүрэг дээр энэ хот байгуулалт стандартын газар үлээ аль үлээ. Энэ уул нь 2022 оны 11 сар засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ. Улаанбаатар хотын нэгтршилтэй бүсийг тодорхойлоод тэнд одоо өндөр майшин барих зөвшөөрлийг битгий олгоо гэдэг. Тэгээд баяр сайхан дараа та олгоодох юм. Танаа энэ үлзий жаргал гэдэг нөхөр 26 дугаар хороон дээр тэр архитектур төлөвлөлтийн даалгавар эскизийг танах өгдөг шүү дээ. Үхгүй л байл та. Тэр газрын өгсөн байгааг хүчингүй болох ёстой. Тэр засгийн газрын шийдвэрийг одоо энэ 26 дугаар хороо гэдэг чинь угаасаа цементийн ширинг болоод будаа болж шүү дээ. Тэгээ одоо дахиад ингээд эскизээр дахиад 15 давхраар өгөөдөх юм. Угаасаа засгийн газрын шийдвэр байгаа шүү дээ. Нэгтралтай бүсэд тодорхойлоод тэр тодорхойлсон хэсэгтээ битгий өндөр байшингийн зөвшөөрөл өгөөч гэсэн. Одоо 26 дээр дахиад өгсөн 0.7 газар дээр өгсөн байна. Байшин барихаар. Яг тэр одоо цэцэл төрөлнгийн хойтол. Энийг тодруулмаар яагаад өгсөн юм бэ? Үлзий жаргалын мэрэгчлэнтэй тэр группээр жаргал сайхан дарга бас бичээл хийсэн. Хоёрт нь тэр одоо 207 дугаар байр одоо энэ газар орон сууцны газар дээр нь дахиад орон сууц барих асуудал юу болж байгаа юм бэ? 3 удаа тендер зарлаад хүчингүй болсон. Тэгээ одоо нөгөө болдгийн дарагтаа манай орон нутгийн өмчт үйлдвэрийн газар бид нураа илгээд байсан. Одоо юу болж яг ямар шатандаа яваа вэ? Одоо 3-7 хонлоо. Нөгөө иргэдэн одоо яг үннийг хэлэхэд 7 хоног болгон сануулж сая хүртэл над руу мессеж чичээд асуугаад байна. 207 гэдэг нөгөө газ дэлбэрээд үүний улмаас одоо 16 давхар нөгөө 60 айл байгаа. Тэгээ энийг одоо тэр газар дээр нь хэрвээ үнэхээр орон сууц барихаар болсон уу болоогүй. Тэгээ нураах бол одоо нураах асуудал маань юу болсон бэ? За хоёрт нь дахиад би асууя. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гачууртын тэр хэсэгт хүчингүй болцсон газар дээр иргэдэн өөрсдөө нийтийн эзэмшлийн одоо цэцэрлэг зам талбай өөрсдөө барьж байгуулъя гэдэг. Энэ дээр энэ газар төлөлтийн юун дээр орсон ороогүй саналаа өгсөн юм байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо яг хойхон хэсэгт нь ингээд хүчингүй болцсон газар ингээд барилгыг буулгах ёстой буулгаагүй. Тэгээ тэрийг буулгаад тэнд нь цэцэрлэгжүүлэлт хийгээд зам талбайгаа өөрсдөө барья гэж байгаа. Ийм юмыг энэ төлөвлөлтөн дээр оруулж болох уу болохгүй бол бүлгийн санал төлөвлөлтөн дээр оруулах уу? За тэгээд газар чөлөөлтөнд зарцуулсан одоо манай газрын алба бол түрүү хэлж байгаа зөвлөдөө 2022 оноос эхлүүлээд түүхэндээ байхгүй бас жилдээ нэг 20 тэрбумаар газар чөлөөлдөг байсан 120 180 сүүлдээ 500 тэрбум болсон. Энэ сэлб хороол дээр хэдийг зарцуулсан бэ? Замын байгууламж дээр яг хэдийг зарцуулсан бэ? За эсвэл энэ газар чөлөөлт одоо энэ дээр нь хүмүүс тэдэн төрний өртөгтэй ингээ барилга байгууламж барина гэдэг юм. Уул нь хэрвээ хувийн хөвшил энийг хийвэл газрынх нь үнийг худалдаж авсан тэр үн чинь бас давхар үнэлэгдэх ёстой шүү дээ. Тэгэхээр одоо энэ сэлб хорооллын чинь байшин 1 м квадрат нь хэдээр баригдах гэж байгаа. Түүний газрыг чөлөөсөн мөнгө нь энэ дээр орсон юм уу бүртгэн дээр? Энд чинь яг хэдийгээр чөлөөсөн бэ? Одоо тэр 2001 талбайг миний сонссноор бараг хагас их найдаар 500 тэрбумаар чөлөөсөн байх ёстой. Гэхдээ их гоё жишг болсон. За замын байгууламж дээр ч гэсэн нэлээх одоо бидний сонссноор бол содон оролттой 3-4 дугаар хоолыг холбосон зам бол бараг 30 тэрбум хол даваа явж исэн. Тэгээ энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээр эдгээр одоо танилцуулгуудыг хамт давхар оруулж ирсэн үү? Эсвэл танилцуулга дээр огт ороогүй байгаа мó? Гэт иймэрхүү юмнуудыг эн чинь санал асуултнаа хамт явж байгаа тийм. Тус шүү. Тийм үү. Тэгэхээр миний хувьд бол яг тэрэн дээр ийм тодорхой тоон дүнгууд бий юу? Миний сая асуудаг 207 дээр одоо орон сууцны барилга дээр барилга барих гэж байгаа юу болж байна? Газар төлөлтөөн дээр саях юу болж байна? За тэр нийтийн эзэмшлийн цэцэрлэг сургууль зам талбай барих дээр хувийн хвшлийнхэн өөрсдөө оршин суугчдад нь хийвэл энэ төлөвлөгөөн дээр тусгаж болох уу гэдэг.
За эхлээд хот байгуулалт хотын стандартаас баяр сайхан дарга хариулъя. За дараа нь 26 дугаар хорооны газ дэлбэрэлттэй холбоотой 207 дугаар байрны асуудлыг тамгын дарга хариулъя. За араас нь Мөнхбаатар дарга. За түүний араас төслийн нэгжээс хариулт бэлдэж байгаа. За баяр сайхан дарга. За хот байгуулалт хотын стандарт баяр сайхан. За ер нь 24 дугаар хороон дээр бол нэгтрал ихтэй бүс. Энэ дэр бол шинээр бол ерөөсөө архитектур төлөлтийн даалгавар болон загвар зураг ерөөсөө батлахгүй байгаа. Өмнөх сая Батцэг төлөөлөгчийн асуусан дээр байршлалтэр бол А даалгавраа баталсан, загвар зургаа батлуулсан, ажлын зургаа хийлэгдсэн, ажил эхлэх зөвшөөрөл авахгүй явж байгаа аж ахуй нэгж байгаа. Тэр 26-гийн хойдол тэр цэцэрлэг төрөлхийн хойдол дээр. За танаас тийг ажил эхлэх зөвшөөрлийг өгөх гэж байгаа юм. Гэхдээ ороод ирсэн одоо судалж байгаа юм. Тэгэхээр одоо бүх техникийн нөхцөлөө авцсан гэсэн үг, бүх барилгынхаа зураг одоо магадлаар орцсон гэсэн үг байхгүй юу? Шинээр бол ерөөсөө энэ бүсд бол ерөөсөө дахиж ерөөсөө Агийн даалгавар болон загвар зураг батлахгүй байна. Нэгтрал ихтэй бүс гэдэг. За 26 дугаар хорооны 207 дугаар байрны асуудалтай холбоотой хамгаалалтын дарга хариулъя. Засаг даргын нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга хамгаалалтын дарга. За өнгөрсөн онд болсон гамшиг ослын улмаас ус үр дагаврыг арилгах зорилгоор энэ барилга хот байгуулалтын сайдын баталсан байгуулсан ажлын хэсгээс энэ 207 дугаар байрыг бол газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн ийм дүгнэлт гарсан. Үүнтэй уялдуулаад нийслэлийн засаг даргын захирамж гарч төрийн болон орон нутгийн эмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн дагуу одоо худалдаа авах ажиллагаа зохион байгуулж 207 дугаар байрыг одоо нураах одоо тендер шалгаруулалтын ажлыг одоо 3 дахь удаага зохион байгуулад амжилтгүй болсон. Одоо энэ тендер шалгаруулалт одоо хуулийнхаа хүрээнд яваад орж байгаа оролцогч нар маань ийм байгаад байгаа учраас бол энэ нийслэлийн одоо энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагаар одоо гүйцэтгүүлэх нь зүйтэй юм а гэж ингэж үзэж байгаа. Саяхан Европын холбооны зээл одоо буцалтгүй тусламжаар ашиглалтанд орсон одоо барилгын хатуу хог хаягдлыг одоо дахин боловсруулахын үйлдвэр байгуулж бид нэр одоо аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулсан. Дөрөвд нь одоо энэ зарим барилгыг буулгах гэдэг энэ эрхийн зааж өгсөн. За улмаар одоо энэ барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрээр буюу одоо нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар энэ барилгыг одоо нураалах ийм хууль эрх зүйн зохицуултыг бид нэр бүрдүүлээд одоо захирамжийн төсөл боловсруулад ингээд явж байгаа. Ер нь бол одоо нийслэлээс бол энийг бол хуулийнхын дагуу тендерээр одоо буулгуулах гэж нэлээ одоо 6-7 сар шахуу одоо тендер зарлалаа. Тэгээд ер нь амжилттай болоогүй ийм л байж байгаа. Ер нь суурин дээр нь одоо барилга барих нь тодорхой. Барилгын зургийн одоо холболтын тодорхой одоо нөгөө холболт хийдэг өмнө зурцсан зураг дээр энийг бол хот төлөвлөлт судалгааны институтээр хийгдэж байгаа. Тэгээ энэ зураг эцэлсний дараа мэдээж хэрэг эрх бүхий байгууллагаар одоо зураг төслийг магадлуулна. За зураг төсвийн магадлалсны үндсэн дээр бид нөгөө хуулийнхаа дагуу одоо төсөвт суулгахын эрх зүйн үндэслэл нь бүрдэнэ. За нураах ажлыг бол зохион байгуулна, эргүүлээд барина гэдэг ийм төлөвлөлтөд бид нэр ажиллаа хийгээд явж байгаа. Газрын албанаас нэмж хариулъя. Мөнхбаатар. За Батцэг төлөөлөгчийн асуултанд хариулъя. Хоёр асуулт асуулаа. Баянзүрх дүүргийн 20 дугаар ороо ачуурт орчимд нийтийн хэлбэрт авах санал бол ирээгүй. Гэхдээ саналаа бол гарах боломж бол байгаа. Та бүлгийн урал дээр болон саналаа гаргаад явчих болно. 1000 орчим метр квадрат газар байна. Нийтийн хэлбэрт тусахч бол боломжтой. За хоёрдугаар асуулт сэлб орчим газар чөлөөлөлт одоо ямар зардал гарсан бэ гэдэг. За сэлб дэд төвийн газар чөлөөлөлт маань бол нийтдээ 158 га газарт 2201 талбар өртсөн. За 2024 оны 6 сараас эхэлж газар чөлөөлтийн маань ажил эхэлсэн. За одоо гүйцэтгэл 91% та явж байна газар чөлөөлөлт маань. За нийтдээ 1761 иргэнтэй нөхөө олгорын зардлын асуудлыг шийдсэн байгаа. За 360 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс нөхөө олгорт олгосон байгаа.
За нэмээд хэлчихэд нийт ер нь 2024-өөс 2025 онд бол 2500 орчим нэгж талбарыг чөлөөлсөн байна. За үүнд нөхөө олгор нь бол 510 орчим тэрбум төгрөгийн нөхөө олгорын зардал шийджээ. За Сэлб хоттой холбоотой асуултанд хариулъя. Нэгдсэн төслийн удирдлагын газраас хэн байна? За нэгдсэн төслийн удирдлагын газраас төслийн удирдлагын албаны дарга Мөхбатар байна. За Сэлб 20 минут корпорац одоо яг энэ цаг үед барилгын ажилтаа бас зэрэгцүүлээд эхлүүлэгтээ зэрэгцүүлээд маркетинг төлөвлөгөө босруулж байгаа. За энэ маркетингийн төлөвлөгөө дээр ер нь борлуулалтын үнийг 4-өөс 4.5 сая байхаар тооцоол төлөвлөж хийж байгаа. Газар чөлөөлтийн мөнгө нь орсон юм. Бүх зардлууд нь шингэж байгаа. За тодруулж асуух уу чи Бацрэг төлөөлөгч? Асуулт асууж дууслаа.